бас нийслэлийн ордогч дарга амар төвшөнд танилцуулаад гардуулж өгөхөөр та бүхэн хандлаа. Тэгэхээр Улаанбаатар 2040 томьёолсон асуудлуудаа болон утаа орчны бохирдол холбоотой хэд хэдэн асуудлууд байна. За үүнийг бол салбар мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж дүгнэлт уулзалтууд хилцүүлэг иргэдийн ирүүлсэн санал гомдлоор үзлээд харсан байна. За тэгээд нэгдүгээрт нь хуучин орон сууцуд болон гэр орооллын дулаан байшинд тавих дулаалгын техникийн шаардлагыг олон улсын болон Монголын барилгын норм дүрмээр төвшөнд байна гэж заасан нь хэтэрхий өндөр байна. Олон улсын түгээмэл жишг бол ABCD гэдэг төвшний C дээр нэмэх нь 20-оос дээш бол хангалттай хэмнэлттэй гэж үздэг. Ингэж түгээмэл жишгийг нь дагахгүй бол хэд өндөр шаардлага тавихаар нөгөө байр савных нь өртгөн нэмэгдэн зээл авах боломжгүй болно. Ипотекийн зээлийг авч чадахгүй болно гэсэн. Тийм учраас Монгол амьдралд ойр олон улсын жишгийг дагсан шалгууртай болно. Хоёрдугаарт нь 2040-д гэр оролт хэд хэдэн дулааны их усруудыг төлөвсөн байлаа. Тэн зөвхөн дулаан биш, дулаан цахилгааны хосолсон их усрууд төлөвлөх тал дээр нь анхаарна. Эрчим хүчний үйлдвэрлэл талаас дулаанаа үйлдвэрлээд цахилгаан ослууд байх бол үр ашиг өндөр байна. Ойр орчмын дулаанаар алсынхан цахилгаанаар халаалтаа шийдэх боломжийг нээх гэсэн үг. 2030 он гэхэд Улаанбаатар хот хатад түвш хэрэглэхгүй гэсэн байна. Нөгөө талдаа багнуурт их хэмжээний мөнгө зарж хэдийн их найт төгрөгийн өртөгтөө хөх нүүрс гэдэг зүйл үйлдвэрлэж шахмал түвшийг төлөвлөгөө бас танилцуулагдсан. Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо зөрчилтэй бөгөөд үйлдвэр ашиглалтанд орсоор 2030 он ч болох нэ. Тийм болохоор их мөнгө зарж дахиад нэг нүүрсэнд өгөх хэрэггүй юм шүү. Үүнийхээ оронд дулааны станцууд, дулааны цахилгаан станцуудаа бариа гэсэн тэр мөнгөөр. Дөрөвдүгээрт нь үнэхээр багнуурт нүүрс хэмээн төсөл хийх гэдэг байгаа бол нүүрснээс цэвэр хийн төс үйлдвэрлэх, шингэн үйлдвэрлэх тэр урд нь төрийн зардлаар хийцэн төслүүдээ үргэлжлүүлж авч явуулаасай. За энэ бол нийслэл бөгөөд салбарын яамд хүргэж байгаа юм байна. Монголын иргэд 0.7 га талбайгаа эзэмших хэрэгтэй. Шин суурьшлийн бус хөшгийн хөндөй энэ гоё газруудаа цөөхөн хүмүүс давуу ирэхээр их талбай болох биш. Дид үтэн зэмийн шийдээд нөхөн хөндөй болохгүйгээр төлөвснийхээ дараа иргэдийн 0.7 шийдээ гэдэг санаа. За эцэст нь дүүжин тээвэр төслийг хэрэгжүүлэх шаардлагатайсыг эргэж хараажээ. Метроны төлөвлөлтийн шугам нь бол Ярамгаас одоо энэ хотын төв рүү ирэх чиглэл нь илүү үнэтэй биш. Метрогоо зөвхөн төөрөө тавиад хэлтэлтаа нөгөө BRT юм уу трамвай LRT-г тавиажээ гэсэн. Энэ бас тээврийн салбарынхаас ирсэн санал бас холбоо дуулцлууд хийсэн. Тэгээд таныг цаг гаргаж бас сонссон баярлалаа. Энэ одоо сонсголоос гарч байгаа болон холбогдох яам агентлагууд холбоорыг өргүүлж байгаа. Тэ. Шаардлагатай нэмэлт техникийн мэдээлэлүүд. Залчиргал гишүүнэ. Энэ одоо сонсголоос гарч байгаа санал дүгнэлтийг өргүүлж гинэ үү? Та хувь гишүүнийхээ хувьдаа санал дүгнэлт өгч байгаа юм байна. Улсын хурлын гишүүн нөх ажил хийж байгаа. За гишүүн бол иргэдийн төлөөлөл. Иргэд гэдэг бол зөвхөн нэг дүүргийн юуны оршин суугчид биш. Тэд нар мөн дээрээс нэмээд салбарын төлөөллүүд байдаг. Тэгээд энэ ялангуяа гэр хороолол бол түлш эрчим хүчний чиглэлээр би өөрөө олон жил ажилласан учраас над руу хүмүүс хандаад байна. Тэгэхээр би тэрийг зүгээр залгиад иж болох. Суулган дээр бол хэлчихэж байгаа. Тэгвэл эн чинь бас бичээд ингээд мөр үлдэх ёстой. Тийм болохоор албан бичгээр нийслэлийн удирдлагууд болон холбогдох яам агентлаг төгөлж байна. Багнуурын нүүрсний уурхайг барь багнуурын нүүрсний уурхайг төшгөлсөн хоош нүүрсээр одоо сайжруулсан үйлдэл барих юм бол та дэмжихгүй байгаа юм тийм үү? Их мөнгө орно. Их мөнгө орохоор эцсийн дүндээ эрсдэлтэй байна. Яг тэр түлш хүсэн хүлээсэн үр дүнд хүргэж чадахгүй гэдэг эрсдэлтэй. Тийм учраас төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол эрсдэлгүй юм руу хийх ёстой. Эрсдэлгүй юм уу гэхээр цахилгаан станц, дулааны станц Монголд хэрэгтэй байгаа зүйл. Та бас дүүжин тээврийн төслийг хатуу нүүрсэн түлш бол угаарын эслийг нэмэгдүүлнэ, өртгийг нэмэгдүүлнэ. Дахиад хит хүлрэхээр агаар хүлтэн, инверс үүснэ. Тэгээд нөө хил амжид тасрахгүй. Тийм болохоор битгий их мөнгийг эрсдэлтэй юм руу хийдэг. тэтгэврийг 6% нэмээд эрчим хүчийг 80-90% нэмжлээ.